Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Тавуу захирагчийн домог хууч. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Манжийн хуулийг цуцлав. Манжийн эзэн хаанаас баталсан хуулийн төсөлд хүнийг албал заавал амийг амаар солино гэх явдалгүй. Алагдсан хүний ар гэр авгаа хүүхдийг асран тийжээх эд мөнгөөр амийг үнэлэн төлөх зэрэгээр нөхөн төлж болно гэжээ. Энэ нь гадаадын түрэмгийлэгчид, мөнгө хүлэгчид, худалдаачид, дотоодын баяд ноёд язгууртан дээдсийн ялт хэргийг хаацайлах хэрэглүүр болж улмаар эд хөрөнгө хахуулаар төрий барьж аюулт аллах хядлах бий болгох эрхийн баталгаа бий болгож байлаа. Тавуу захирагч тэргүүтээ Монголоо гэсэн сэтгэлтнүүд үүний эсрэг цуцашгүй эсэргүүцсэн боловч эс дийлэн өг хууль батлагдж хамгийн үнэтэй хүнийг 1000 лангаар тогтоон үнэлж ар гэр эхнэр хүүхдийг нь асран тэтгэх буюу өөртөө өмчлөн авч өргөж болно гэж заажээ. Тавуу захирагч үүнийг цуцлахын тулд арга сэдэн 8 хүнээр 4 эсхий ховттой юм дамжлуулан чуулганд оруулж гин. Баяд ноёд амбас дээдэс бидэнд бэлэг шан өгөх нь гэж баярлацгааж гордон харж гардан тосоход бэлтгэн мишилзэн сууцгаана гинэ. Тавуу захирагч хэвнэг босож явснаа манжийн амбныг заандан авч дарж унгаагаад хутгаа суулан авч хурц ирийг хоолой дээр нь тавьж огтлох дүр үзүүлв гин. Амбан арай ядан ам ангааж "Ай чи яаж байна?" гэхэд "Би чамайг бид та нарыг ална. Халах Монголын хөрөнгө нэг байтугай нийт та нарыг 1-2-оор наалаад төлөөд байхад хүрхээр байна. Тэр ховттой мөнгийг харвуу. Улаан голыг чинь тасалчаад залуу хатныг чинь аваад явна" гэхэд амбан "Ай чи яаж болно? Намааг өршөө. Хуйлаа цуцалва. Хүнийг албалаа. Амийг амаар төлнө" гэж хашгирчээ. Инхүү тавуу захирагч харгас хуулийг өөрчлүүлэн харц олноо аварсан гэдэг. Өр нэгсэн хятад худалдаачдыг хөөснө. Нэгэн хошууны ноён дотор бэжин долон нуур жанчхүүгээс эхлээд улаастай өргөө хаал бол хятадын пүүсүүд байна. Өнгөтэй өддөг авч амттай аахтайг өмсөж явсаар өр зээл нь өсөж төлж дийлэхгүй өрөнд ороод хотол хошуугаараа хотоо харлуулад өгсөн ч барж давхааргүй юм болж гинэ. Данс барьж өр нэгсэн 2 хятад амбны зарилгаар далайлгаж ав өг гэсэн албан зартаа ирээд идэж уугаад ээрч шалаад суугаад байдаг болж гин. Хотол хошууны ардууд ч хоосрон үгэрч зарга хэрэгэг үүсэн зайлж дөрвөн нүүцгэх болжээ. Хэдэн жилээр хилэлцэн хэрэг зарга хилтгэйдэхгүй байсаар эцэстээ аймгийн чуулганд жасаалт суусан тавуу манж хятадаас томилогдож ирсэн түшмэл 2 энэ хэрэг заргыг хилэлцэн хошуу тамгын газар 2 талаас уулзан нийлж шийдэхэр болж гинэ. Тавуу захирагч хошуу ноёд хотол олонд хэлжээ. За, эцсийн ганц арга л үлдлээ. Юу бэлтгэх вэ гэвэл хошуу тамганд хэрэг нийлэх 8 хантай ямбны өргөө бэлдэж манж түшмэл бит 2-ын суудлыг голд нь үлдээгээд 2 талаар нь пүүсийн эзэд худалдааны хятад Монгол ноёд түшмэд хатад хяа нарын суудлыг засаад гэрийг ногоон торгоор хөшөглөж цагаан ширдгээр доторлон гал түл. Намайг хурч очих даваанаас эхлээд тамгын өртөө хүртэлх замын 2 талаар хүрээний лам, хөдөөний хөр хүүхэд, хөгшөд хүүхэн чавганцгүй бүх хүмүүсийг жагсаан зогсоож мөргөн сүгдүүлээрэ. Би ногоон торгон жуудтай олон хяа дагуулан морины хар хурдаар очино. Эсгий твсэж үүд өргсөн байх хэрэгтэй. Өр нэгсэн 2 хятадыг 2 хатавчнд зогсоож намайг ортол барааг минь харуулж болохгүй шүү гэж гинэ. Аргаа ятсан хошууныхан айлцсан бүхнийг биелүүлж болзоот өдрийн өглөөний улаан нарнаар давааны өвөрт хүлээж суусан захирагчид бүх юм ян там болсныг мэдгэтгэд тавуу захирагч торгон жуузан заларч тоос манаран татуулан толгойтой болгоныг сүгдүүлсээр довтлон ороод иржээ. Үүд хаалган сөхөөтэй өргөөнд ормогц шууд алхан гал голомтод хүрч бүгдийн амар мэндийг ирээд эргэж хармагц.
Хан аймгийн хошууг гүрдсэн 2 хятад хаан байна гэжээ. За бид хоёроо гэд хятадууд сүгджээ. Гүрдсэн гинэ гэхэд за тийм ээ гэд чичрэн хариулжээ. Дуулвуу гэж манж түшмлээс асуусан дууллаа гэж байна. Та нар дуулвуу гэтэл гэр дүүрэн хүмүүс бүгдээрээ дуулсан гэдэл сүгдэж. Товуу захирагч хэлэгнэн хотол хошуу гүрдсэн 2 хятадыг аваад яв гэж зандран хэрэг нийлвүү түшмдээ гэхэд элж түшмэд за гэд сүгджээ. Харийн түшмлийг хар хятадуудтай нь хөөж гаргачаад хаад ноёд хатад зайсан харц дорд хамаг олноор нь цуглуулж өнгөтөөс болоод өрөнд ордог өөд муухай ноёд шунал ихтэй хатад шулаач мүлжөөч хуврахуудыг зад загнаж зарлигдаад явсан гэдэг. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Монгол хүний шүлс тос, манж хүний шүлс ус. Засагт хаан аймгийн тэргүүн түшмэл Бээжин хотноо очиж Манжийн эзэн хаанд бараалхан хэрэг нийлэх ёстой байж. Эзэн хаанаас зарлигдсанаар очих цаг маш давчуу. Өдөр шөнөгүй өртөөлн довтлохсоор боловч цаг өдрөөс нэгэнд хожимджээ. Ямар ч байсан толгоогоо авахлах боллоо гэдгээ мэдэж байсан тул сайн хааны хошуунаас хэрэг нийлэхээр явсан мэргэн товуугийн буцах замыг тосон яаралгүйхэн явсаар байж. Нэгэн өртөө өнгөрч явтал хэсэг хөсөг ачаатан ирсэн нь товуу захирагч байна гин. Хоёул амар мэндэ мэдэлцэн аян зам цаатан хугацаа хожимдсноо цугас хэлбэл товуу захирагч. Тэргүүнийг нь сайн харчгаарай да. Одоо тэдэнд нэг л муу арга үлдсэн. Юмыг яаж мэдхв? Монгол хүний шүлс тос, манж хүний шүлс ус байдаг юм шүү гэж хэлжээ. Түшмэлж баярлан сэргэж за одоо л хэрэг бүтлээ яваад байна шүү. Чамд шар тусны юм би юу гэхэд нь дагуулна. Олгоотой жаахан юм шумаазд би гэв. Шумааз. Унаанд юм тэгнэх том ууцав богцыг хэлнэ. Түшмэл тэр чин аминд орхон дээ хөө гэд явж гин. Бээжинд орж эзэн хаанд ирсэн учраас дамжуулвал маргааш өдрийн морин цагт хүлээн авахаа мэдэгдэжээ. Товлсон цагт нь 2 тагуулын хамт хан хэрэмд орвол цэрэг зэвсэглэн жагсаж цан хэнгэрэг дилдэн цаазаар авах ёс төрмийг бүрэн төгөлдөр болгочихсон байвгин. 2 дагуул айж балмагцсан боловч толгоогоо алдгаар яваа түшмэл тоосон ч үгүй. Сэлмэ хуйнаас нь сугалахад бэлхэн яваарай. Миний хийхснийг үг дуугүй хийдэг юм шүү гэж хэлжээ. 2 талаар гудамлан зогссон хэрэгэмтнүүдийн зүүн дээд үзүүрт хувхай цагаан сахалтай тас хар хувцастай салга манж өвгөн их ихэмсэг хорсон нүдээр зузаан шилний цаанаас цэхэлзэн харж байна гинэ. Түшмэл чигээрээ явсаар хаалгаар орох гэснээ зог тусаж гинэт уурлан ширүүлж нудраг хомин чихээд хан эзэнд хязгааргүй үнэнч халахын засагт хааны бүрэн эрэхэд илж улаастай амбны бие төлөөний илчдийг тэнгэрийн хүү твийн эзний тэнүүн босгоор галгуулахгүй юунд толгой сэгсрэвчий гэд гуд татан унгаагаад тэргүүнийг нь тас завчин хайчаад эзэн хааны орд руу шууд орохдоо нудрага эргүүлэн сэлмээ хуйлж амандаа нийгэм хийчих шиг боловгин. 2 дагууланч дагаад орлоо. Нэг нь манж хэл сайн мэддэг юм байж. Эзэн хаанд хадаг юмбүү бэлэгсэлтэй барин амраглах ёслол хийх гэтэл ордноор хүмүүс шуугилдаад эхэлжээ. Хаан ёслыг төр хүлээлэг гэсэн дохио өгөв. Түшмэл эргэнгүүтээ Монгол хүний шүлс тос, манж хүний шүлс ус байдаг юм шүү. Үнэн худлыг үзнэ гэд 3 ширхэг цаас гарган өөрийнхөө болоод 2 дагуулынхаа шүлсийг тус тусад нь хийлгэн авч хевсэн дээр байсан шүлсийг цаасан дээр хийж аваад үүнийг 2 талаас 2 хүн харж наранд хатаа гэж гин. Наранд нөгөөг шүлснүүд утсанчгүй хатахад Монголын 3 хүнийг тосон толб болж хевсэн дээр байсан нь цагаан толб төдий болоод хатчихсан байжээ. Эцэст нь эзэн хаан бараалхлыг хүлээж аваад тэднийг нутаг оронд нь инх тунх буцаажээ. Тэгэх нэ байна. Манжийн эзэн хаан нөгөөх очир толгойд салга түшмлийнхээ ятгалгаар жил бүрийн цагаан сарын дараа
Монголын 4 хаадын аль олигтой сэргэлэн түшмэл тэргүүн туслахуудаас хэрэг нийлүүлэхээр явах замд нь зориуд саатуулах, зарыг хожимдуулах зэргээр муу арга хэрэглэн эзэн хааны зарлиг дагаагүй хэмээн цаазалж хороож байх башир муу арга сэтсэн юм байж. Үүнийг нь засагт хааны түшмэл хар авч товуу захирагч тодорхой мэдээд буцаасан юмсан ч. Түшмэл хоёр дагуулынхаа завжинд шар тоос хийж өгөөд өөрийнхөө хувийг өвөртөлчхөөд эзний ордонд орсон юм байжээ. Үүнээс хойш Манжин хаан нэгэн муу санаа зөвлөхөө алдснаар барахгүй халах нийтээр хөдөлбөл яаж ч мэдэх хэрэг гарах юм байна гэж болгоомжлон нөгөөх цуст башир аргаа зогсоосон гинэ. Энэ домгийг сайн ноён хааны хяа явсан Санг зав өвөр хангаа баруун баян улааны мэтэв овогтой гива доржноор ярьжээ. Туулай нэвэртэй. Улаан цэрэн доржиг улаа айлгав. Дээр үеийн сайн ирчүүд баригдлаач гэсэн өөрсдийнхөө ус нутаг унган хошууг хилдэггүй нэг талаар өсөж төрсөн газар усаа хамгаалсан нөгөө талаар өр төлбөр гарч хэрэг үеийн эзэд тодрон эцэст нь хэрэг нийлхийн үед ус нутгийн хаан ард олон албад иргэдийг хилмигдүүлэхгүй гэсэн эрмэлзлэлтэй холбоотой байж. Хошуу нутгийн тодроогүй сайн ирсийг аймаг хошуу дамжуулан гав дөнгөтэй нь авч явдаг. Эцэст нь нэгэн эзэмшилт тайж тэргүү нарт үрдийн боол зарц болгон өгдөг юмсанжээ. Тим нэгэн тэнүүлэн тойруулсан хулгайч шилийн сайн ир товуу захирагч дээр иржээ. Захирагч товуу зарга хэргийг шүүхдээ өнөн мөнийг олж нотлон тогтоохыг бодхоос биш үүлийг нь үзэж махыг нь урж ясыг нь цайтал эрүүдэн шүдэггүй. Аль болохоор айжуу намуухан ажиж шинждэг хүн байсан юмсанжээ. Нэр овог хошуу нутгаа хилдэггүй нөгөө хүнийг ажаад байвал шатарт ихээ дуртай бололтой. Оргодол ир хүзүүндээ гинжтэйч гэсэн тоо захирагчинд ойр зуурхан ажил хийж арьсны хийлдэн идэж ууж суудаг болжээ. Хаяахан шатар нүүж хожиж хожигдохдоо шартай хортой гэж чихтэй ихэн гин. Нэгэн өдөр олон хүмүүстэй дамжаа байран шатар тоглоод нөгөөх оргодол хожоод л байж. Товуу захирагчийн ээлж болж нүүдэл эд ширүүн дээрээ үзэлцэж байснаа халахын мэргэн товуугийн хаа гихлээр хажигладаг хөж гихээр хөөсөрдөг ханан хар буурын дуу нэгэ гэдэл дуглаж гин. Оргодол тийм би гэд зайлж нүүсээр өөрийг нь дуглах нүүдэл тааратгаж улаан цөвийн хошуу урдан дундад гүний улаан цэрэн доржин ухаа буурын дуу нэгэхөө гэд дуглаж байна гин. Захирагч холын хүнийг гэхээр хөл урттай байна шүү. Гэтэл цэрэн дорж амаа барин улаан цэрэн доржийг ураадч яриадч улаалгасан хүнгүй юмсан да. Товуу мэргэн тоглуулчих нь энэ үдэ. Яахыг өөрөө мэд гэжээ. Туулай нэвэртэй. Хоньны хулгайчийг улаалгасан нь. Нэгэн хөрөнгөлөг ирээс ядуухан ир гадаах нь гэртээ ороогүй гэртхэн гидсэндээ ороогүй энэ муу баян миний ганц хойныг хулуу хийгээд идчихсэн гэд нэхэж гин. Баян ир би хүний ганцыг идэх нь битгий хэл өөрийнхөө хитийг энэ насандаа идэж барахааргүй буянтай хүн. Харин тоо толгой багцаалж өс зүсээр нь үгэлхийн аргагүй миний буйнаас энэ мөл идэж хулгайлж байдгийм гэд заалдан заргалцаар ядуу нь хохирч баян нь хонжиж хэрэг шийдсэн боловч ахин дахин задарч заргалцаар товуу захирагч дээр ирж гин. Товуу захирагч ганц төлөгний хэрэгээр ингэж явах ч гэжтэй. Гэвч хэрэг багддгүй маа. Хэний навсныг би хараад л мэдж байна. Нүгэл гэдэг нүдтэй хулгай гэдэг бузартай юм. Нэг нь хонь хариулж бай. Нөгөө нь гүү татаж өгч бай гэд баяны хоньд ядуу гүү татах ажил томилжээ. Харсаар байтал баян нь хонь хулгааснаас зайлахгүй болж. Гэсэн ч олонний өмнө гиндүүлэн улаалгах хэрэгтэй байлаа. Орой үдэш болохоор хүмүүс захирагчийн цуглан айргууж дуу хуур болон захирагч хэрэг зарах хэрхэн шүүж явснаа ярьдаг гин. Нэгэн оройн яриан дээр хулгайн ажил бузартай юм. Хоньны хулгайчийн урдуураас атаглаад ялаа салдгүй юм да гэж хэнэгчгүй ярьж суужээ. Ядуу ир яасан чгүй
баян ирэн нударгаараа урдах ялаагаа үргээж дивж сууж гин. Бараг үргээгч ялаагүй байсан юмсан ч. Тийм байгаа биз гэд нөгөө хүний нэрээр дуудсанд цаатхан таг дуугүй болоод өршөөлгүй сүхэрч өчгөө өгсөн гэдэг. Тулааны вэртэй. Тавуу захирагчийн домог хууч. 2 дугаар хэсэг. Хүн амны хэрэг. Урдын цагт хүн амны хэрэг бараг гардаггүй байж. Тэгсэн нэг хэрэг гарчээ. Юунаас яагаад гарсан бэ гэвэл цэлд залуу цэвэрхэн сайхан их нэртэй баян хижээлэр морино сунаж дөрөөндөө чирэгдэн үхсэн байна. Нас нөхчөгч үнэхээр согтуу явсан юмсан ч. Нутгийн хүмүүс ч чухам юунаас болж осолдов гэж шивэр авир сэжиг яриа гаргаад байлаа. Яасан бэ гэвэл талигчаас хойш 49 хонвуугүй юу залуу гэргийн нэгэн савсаг сагсуу хар хүүтэй самгнаад салхаа болчихжээ. Залуу инхнэрийн нууц амраг байсан адуучин залуу талигачийг энэ сагсуу харал дөрөөнд нь чиргүүлж алсан. Хэвгийн хавцал руу хоёулаа хамт орж ирэхийг нь би адуу хайж яваад харсан юм гэж ярьчихж. Сагсуу харна болохоор адуучин хар хүү талигачийн гэргийтэй нууц холбоотой. Хүүхдэн ч ийм тийм байснаа ярьдаг юм. Би ийм муухай хүнтэй ингэр зөрүүлж игмийг нь илж хөвцсөн байх ч гэжтэй гэд уйлаад байдаг юм гэд ярьчихжээ. Талигачийн ойр дотны ах дүүс төрөл садан амийг нь нэхэд зарга зайлхаа хийж залуу ихнэрийг нь хөөж явуулах хөрөнгө малыг хувааж авахар жасаа тамганд заалдаж гарчтэй. Хэрэг хилтгий ирэхгүй унжирсаар тавуу захирагч дээр ирлээ. Захирагч юм ч асуусангүй даан их тоосон шинжгүй хүлээж аваад та хоёр тамгын газрын төлөө хөрөөдөж хагал гал түлж ус авч бай гэж хэлжээ. Тамгын өргөөгөөр тэр хоёрыг орж гарч явхад тавуу захирагч голдуул хэрэг зарга ярьсан яаж шийдснэ ид хав инээдэм наадам юм уу эсвэл эмгэнэл төгсгөлийн юм ч ярьж явдаг гин. Нөгөө хоёрыг өргөөнийхөө гадаа суугааг сайн мэдсэн тавуу захирагч туслах бичээч хоёртоо өндөр дугаар цаад хоёр хүнийхээ сүдрийг нууцаар сайн хараад байгаарай. Хүн алсан хүн хоногийн тоон гүйцэхээрээ толгооноосоо эхлээд сүдэргүй болчихдөг юм шүү. Тэгээд шүн унтахаараа би хүн алчглаа гэд зүүдлээд босон хараагаад эхэлдэг юм. Хүн алаагүй хүн хизээд сүдэртэйгээ явна. Хичнээн ядар зүдрвч алаагүй гэсэн сэтгэл нь өөрийг нь түшиж тижээж явдаг юм гэж захиж ярьж байвгин. Энэ өдрөөс хойш төдийл утсангүй өнөөх сагсуу ирэн цаг үргэлж сүдрээ ачаад юмч хийхээ болж шүн нойрсохоор хэвтмэгцээ. Би хүн алаагүй гэж үгэлсээр бараг унтхаач болж гин. Тэгсээр хит хоног зовж нэг юм зөөрмөглсөн болж өглөн хэвтэгт нь захирагч дэрэгдэн ирчихсэн. Чиний сүдэр чинь хөндлөнгийн хүнд харагдахгүй, өгчинч дуулдахгүй болчихж. Энэ хоёр дөрөөг аваад талигачтай зодтолцсон яг тэр газраа олж өгвөл сүнс сүлд чинь эргэж ирнэ. Нэг лам төшмөл хоёр дагуулад очиод ирдээ. Гихт нь хэрэгтэн. Би тэр газраа тэмдэг тавиагүй шүү дээ. Эргэцэг уруу ордог замын ихэндэл юмдаг. Очвол нүдэн тусах байгаа гэж хэрэгээ хүлээжээ. Сайн ноён хааны хяа гсэн санг зав түүний хүү Бизианаар 1949 оны үед ярьжээ. Тулааны вэртэй подкаст. Хүүгийн эцгийг тогтоосон нь. Мал хөрөнгө сайтай залуу жаахан зар цохинтойгоо гэрэлсэн нэгэн өвгөн насан өөдөлж шунаг совдог ахын дүүс нь хөрөнгө малыг нь хурааж хувааж авах юм болжээ. Тэгтэл давхар биетэй үлдсэн залуу гэргийн ахын дүүс төрөл садна нь одоо төрөөгүй ч хожим төрнө. Та нарт өгөхгүй. Энэ хөвлөд байгаа хүн өвлөж авах ёстой гэд сөрөг зарга үүсгэж тохирч ярилцсан товлон шийдэхгүй байсаар товуу мэрэгэн дээр ирж гин. Товуу захирагч гэргийгээс асууж таны хөвлөд байгаа хүнийг тэр хүний үр мөн гэдгийг юугаар нотлох вэ гэхэд гэргийн би ухаан мэдрэл орсон цагаас эхлэн талигач өвгөний малыг дагаж хаяг сагсан хүн. Төрөний бурхан болооч ихнэрийнх нь гарын үзүр зарагдаж явсаар таалал төгсгөв. Үүний дараа гэрийн эзнийг халуун хоолтой, бүлээн унттай, мөр бүтэн, нэр төвшин явуулгасан гэж явсаар
онгон биеэ онхилж, охин биеэ инхэрлэн дээр нийлж ингэр зөрүүлсэн. Хөрсөн биеийг нь бүлээцүүлж, хүссэн биеийг нь дулаацуулж явсан нь үнэн. Үүнийг үдсэн хүнгүй боловч мэдсэн нь олон бий. Үр хүүхдэн ч ариун хөвлөд минь амлин хөдөлж байна. Тэр өвгнөөс өөр бусадтай ингэр зөрүүлэх нь байтугай игцлэн харж инээж хөхөрч явсан нь үгүйг үүлийн үрмэн мэднэ гэжээ. Өвгний ахан дүүс болохоор талигач өвгөн түрүүнийхээ эд залуу эсгэлэн халуунаасаа олон жил ханилан суусан гэргийгээсээ үр хүүхэдгүй явсаар өтөлж өөөдсөн хүн. Хэвтэр чахан байсан 2 жилийн дотор энэ залуу хуурай ихнэрийг үр хүүхэдтэй болгоотхов гэж үү? Даанч чадал чавир нь хүрэхгүй биз. Зарт цагаач юм уу? Завхаа зайдан залуучуудын нэг нь л байх ёстой гэд заргалдаг гин. Тэгтэлж бэлэвсэрсэн гэргийгээс хүү төрж бүрч их хил яриа гарч гэрэг заргыг түргэн шийдэхийг шаардах болжээ. Товоо захирагч биеэр гэр оронд нь очиж 2 талын ахан дүүсийг цуглуулан энэ хүүхдийг наандаа гэхэд 5 нас, цаана гэхэд зоос зүйтэл ямар нэгэн байдлаар осол эндэлд оруулах ам бие хохрох аваас та нар хард толгоогоороо хариуцна. Зоос зүйтэл 9 нас хүрэхийг хэлж байна. Энэ айлаас өнчин ишиг өрөөл давуугч гэрийн эзэгтэй маа гэж өгөөгүй цагт авч болохгүй. Гэр орныг засаж мал хөрөнгийг үсгэж байна. Залуу бүсгүй хань ижилтэй эр нөхөртэй болох эсхийг өөрөө шийдэж тухайн цагт хошуу тамган дэрж шийдвэрлүүлнэ биз гэд яваад өгчээ. Үүнээс хойш олон жил өнгөрч байтал товоо мэрэгэн хідэн хүмүүсийн хамт ажил албаны далмаар явна гэсээр ирж нэг үндэснөө. Энэ жил 9 зоос зүүсэн бүх өвгүүдийг цуглуулж ир. Би хүүхдийн наадам хийлгэн гэдэг юм байна. Заасан өдөр цагт идэ будаа, айраг арх, найр наадам болж олон ч хүүхэд цугларлаа. 9 настай хөвгүүд эхлээд л уралдаад гарч. Хамгийн сүлд нөгөөх өвгөний үргийг идэх хүүхэд айхалж өглөн ханаач хагасаар ирвгэн. Дараад нь барилдуулах юм болж. Шатарчилсан барилдаанд нөгөө хүү ганц ч давсангүй. Эцэст нь бүх хүүхдүүдийг хүүтэн усанд оруулаад гаргатал нийт хөвгүүдийн хушиг борзоочгсон гарч ирэхэд өнөөх өвгөнийг игдэх хүүхдийг ганцаараа шолхоочгсон юм гарч ирж ингэж хүүхдийг нь шинжин таньсан гэдэг. Хилмигцэн ихийн хэргийг цуцлуулсан. Товоо захирагч насан өндөр болоод хүрээлж жасаалж суугаа нэгэнд болсон юмсан ч. Гэсэн ч хошуу тамгын газраар хав оройр нь явбал орохгүй байна гэж юрөөгүй. Хүрээ орохын ялдамт жасаа тамгаар орох санаатай очтол хэрэм хашааных нь гадна нэгэн бүсгүй уйлан суун гинэ. Өвгөн товоо. За хүмүн уйсныг бүү асуу гэдэг боловч энэ газар ингэж суун гэдэг ямар учиртай билээ? Болбол аахан тус хөргөгч юм. Гэхэд сайх бүсгүй. Би нэгэн юмтай хүнтэй айлгэр болоод амьдарч явсан юм. Тэгтэл эр нөхөр хөөж туугаад шинэ ихнэр авсан. Тэр ч яах вэ? Гэтэл амин гол болсон ганц хүүг минь авчгаад өгдөггүй. Хошуу тамганд зарга мэдүүлтэл хүү эцгээ даагдаг, хүүхэн ихээ даагдаг гэд хүүг минь булаагаад авчихлаа. Ингээд би гом бие гоцон толгой гомдгийн ихэд уйлдсан гэжээ. Өвгөн товоо. Өө хөөрхий. Яасан гашуу орчлон гажуу хуйлгийг чивлээ. Хүн ирээд дууттал чи эндээ хүлээж сууж байна уу? Би нэг арга бодоод зарга үсгээд үзье гэд явчихжээ. Хошуу тамгын өргөөнд орвол тэргүүн туслах дэс түшмэл бичээчээсээ эхлэн амар амгалан гэрж аятаал засан хаа хурж юу зорж явна да гэж асуужээ. Өвгөнч би зарга хийж та нараар үнэн мөн ариун цагаанаар нь шүлгэх санаатай ирлээ. Би нэг том хүрэн тарлан дөрвөн хөл шиир цагаан бас сүүлэн цагаан содноо содон бухтай юм а. Хүчтэй амтан хөөм хийж золигдоо. Зунжин намаржин зугаалж тэнсээр гол усныхны үнэдийг баргал гүцээж гисэн бололтой. Өнгөрөх чавар өнөөх бухыг минь өнгө зүс өвч бий галбир төрхөөрөө би ингээ дөр ажихсан баахан тугалнууд гардаг юм байна. Би ч төлтөө малын төлийг төмөн олноор тараагаад яах вэ
гэж бодоод энэ намар бухынхаа зүстэй туглуудыг авах гэтэл үнэний эзэд нь үйлээ дагна, өөрийнхээ дагна, үнээгээ туглан дагна гэд өгдөггүй. Арга тасраад зарга мэдүүлж яваач ухта гэхэд ноёд төшмөд захирагч зайрангууд инээлдэн. Захирагчтан минь та ч арай зөниглөж мунхарч яваа юм биш үү? Үр ихээ дагдаг, үнээ туглаа дагдаг нь зөв шүү дээ. Танаа тэр тарлан хар бухын үр мөн ч юм уу биш ч юм уу? Бид ямар харсан биш. Харин үлийн үрээр төрүүлсэн их үрийнхээ ихэн шүү дээ. Хууль ёсч тэгж заадаг, бид ч тэгж шийтгэн гисгэж. Өвгөн захирагч. Үгүй ноёд минь. Атаглаад надад эр тоглоодыг аваад өгч гэж болохгүй юу? Гэхэд төшмөд. Тэгж болохгүй. Ирч бай, охинж бай. Ихээл дагдаг ёстой шүү дээ. Гэд байцгаана гин. Өвгөн товоо. За энэ ч хууль цаазын дагуу яахын аргагүй зөв юм аа. Хүн бас л адилхан бидтэй. Гэхэд адил байлгүй яах юм дээ. Хүн чинь малтай адилгүй, нууц ихтэй. Өрн төрсөн ихээ дагахаас өөр үйл мөр байхгүй гэд зүтгээд батлаад байж гин. Товоо морь хараад ирийгээд гармагцаа. Нөгөө хилмигдэн хилсдүүлсэн ихийг дагуулan ирээд энэ хүний гомдлыг хэрхэн шийдснэ та нар одоохон цуцал. Эсбол би улаастай жанжин жасаанд очиж заалдан хэмээн зад загнаад ихэд хүүгийн хамт хөрөнгө хогшил гэр орон өгүүлэхээр шудраг шийдвэр гаргуулжээ. Та Туулаа нэвртэй подкастыг сонслоо. Сувгийг манд дэмжиж, subscribe тавьж дарж хонхоо идэвхжүүлээрэй. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.